шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан судлаачдад шагнал олгох тухай. Эрдэм шинжилгээний ажилтан судлаачдад Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжид шагнал олгох журмыг тус баримтлан зарлиг болгох нь Монгол орны ховордож нөөц нь багасч буй шинжлэх ухаанд өмнө нь тодорхойлогдож байгаагүй хүний дархлааны тогтолцоо эсүүдийг дэмждэг шинэ эсийг олж нээсэн Альфа гөлбөр булчингийн Монгол орны болон дэлхийн байгаль орчны асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг судалсан Антарктид дахь цагаан алтны бүлгийн элементүүдийн тундасчид, тэдгээрийн их усүрийн судалгаа, говийн бүсийн агаарын тоосонцрын ионы болон хортой хүнд элементийн судалгаа зэрэг байгаль хамгааллын үйлсэд хов өгөхүйц дөрвтэй бүтээл төрүүлсэн Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш доктор Цэрэн очрын соёл эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан судлаачдад олгох Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжтэй 2014 оны шагналыг хүртээсүгэ. Зарлиг болгосон Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэг-Дорж, доктор Хорол Ракчагийн Алтан зул. Доктор Тогоогийн Хонгор зул. Доктор Цэрэн очрын соёл эрдэнэ. Гурван залуу эрдэмтэн боллоо. Энэ нь бол шинжлэх ухааны активын биологийн хүрээлэнгийн эзэмшигний ажилтан доктор Хорол Ракчагийн Алтан зул, Ангаах ухааны шинжлэх ухааны үндэсний сургуулийн дархлаа судлалын бичгийн багш доктор Тогоогийн Хонгор зул, Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн багш доктор Цэрэн очрын соёл эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан судлаачид болдог Монгол Улсын